Так, передаю добрый вечер, добрый день, преподаватели и студенты училища, колледжа искусства. Я очень рада с вами, мы еще раз, второй раз встречаемся здесь. Так, первая гость у нас была Лина из Китая. Она нам 1 числа показывала мастер-класс, как играть на ядке национальных инструментов. А вот сегодня второй участник нашего конкурса, как почетный гость, это Нарас. Сейчас он будет нам рассказать отличия Маринпура, монгольский Маринпур, да, и Маринпур китайских монголов. Да? Вы сами знаете, внутренней Монголии в Китае. Там в основном 7 миллионов монголов живут. Они тоже играют национальные инструменты Маринпур, но это, оказывается, вот как специалист, он говорит, здесь есть отличия от монгольского и внутренней Монголии. А если буряты здесь есть, да, бурятский Маринпур, может, тоже отличается. Ну, как-то я так не специалист, как вы, да, я не могу так конкретно что-то сказать, он просто показывает, чем они отличаются. Так, Нарас как закончил Центральный национальный университета, так, музыкального университета Китая, он как аспирантом университета искусства и культуры Монголии. Да, второй год в Монголии учится. Так, он продюсер, член Национального оркестра Китая, национального, да, заместитель секретаря Монгольской ассоциации образования на Маринпур. Да, и еще главный экзаменатор, член, преподаватель первой категории университета внутренней Монголии, город Пухот. Так. Так, он как бы сейчас презентацию покажет. Я даже сама не видела, о чем он рассказать. Так, в зале кто играет в Маринпуре? Кто играет в Маринпуре? Да. Откуда? Из Буряты. Ага, что? Здесь? А на ядке кто играет? Ядка? Тоже из Буряты, да? Вчера вы видели. Хорошо. Ну, это вот мастер-класса 1 числа было. Сейчас посмотрим, чем это отличается. Хорошо? 자, 다음부터 오늘들이 아마 말씀드리나 오늘들 다음부터 메로포리 호주 서로 소통하겠습니다. 오늘 달아서 메로포리 거에 답변 드리겠습니다. Краткие сообщения будут говорить, откуда появилась Маринпур и этапы развития Маринпура. Микрофон 메로포리 옷을 입게 타다 동거야. 메로포리 토금 호주의 우리도 수익하는 우리의 우리, 송 우리의 우리, 이런 우리의 우리, 친구의 우리, 어떤 우리들이 다른 어떤 우리들이라는 것도 그래도 수익하는 우리의 어떤 것을 멘토를 만약에 멘토를 때 그래도 홀 탕으로 홀을 가고 있었어. 어느 때 누구들 지나서 탕으로서 와닿는 것처럼 호로는 비만 중요하다. 이렇게 호로 지키고 제대로. 아니면 어떤 목소리 text도 좀 이런 거 있는 따로 코칭 뭐 해링 좀 있어. 야는서 너 코칭 좀 호로 좀 말하는 잘 놓을지 뭐요. 원하는 게 놓을지 모르겠어. 한국으로 와서 있어. 그리고 이 호로 호선 식주로 크게 우습게 이제 숨을
хүний үед бол ятгалаг шийдвэр авч байгаа хоор гэж байжээ. Өмнө сүм үсгийн болохоор жижиг гэсэн нэршилтэй байсан. Мөн сүм хүний үед халирсан хоор анх илэрсэн байна. Тэгээд энэ бол намт хүчин шаргал үүртэй, намт үүртэй хоор үсгийн үүсвэр саврын байсан байна. Тэгээд юм хүний үүсэл тусаар хуурч гэдэг үг хэрэглэдэг болсон. Энэ хуурч гэдэг нь ордны одоо 10 тушаал хөгжмийн явдлыг хэрэглэдэг тусгай түвшнийг хуурч гэдэг байжээ. Тэр үеийн хуур юм хүний үеийн материал хамгаалалт хоёрын хэвчтэй намтай шанаа хэлбэртэй ийм хуур байсан. Тэр хуур ордны ихнээ что юм усэдаа юм уссэн юм уссэн гэдэг хортондоо юм уссэн дөрмөр хөгжмийн явдлыг хэрэглэж байжээ. Чин усын үед болохоор мэрэгмөрийг хийх уур гэж нэрлэдэг байсан. Домноо хэлбэртэй хий гэдэг нь бол халигс гэсэн үгнээс ирсэн. Ер нь мэрэгмөрийг үүсгэх гэдэг бол монголчуудын халигсан шүтлэгтэй харуулж бичдэг. Тэгээд чин үрний үед бол мэрэгмөрийг хийх уурыг бол ордны үжин хааны техник тренинг хэрэглэдэг байсан. Тэгээд 5 дугаар үе шийдэл болохоор орчин үе гэж одоо дундад 90 хүмүүс болон бүгд хятад улс байвснаас тэр үеийг орчин үе гэж авч үзэж байна. Тэгээд яг мэрэгмөр гэдэг нэртэй болсон Мэнгсэн жургууд одоо яхны одоо судлаач өөрөөр хөрийг хэрэгж байна. Мэрэгэн татвартай хөгжим байна. Мэрэгэн татвартай хөгжим гэж бичсэн шүү. Мэрэгмөр гэж нэрлэдэг болсон. Мэрэгмөрийн трүүхэн шийдвэр юм байна. Мэрэгмөрийн мэрэгмөр бүгд нэр хятад улсын өвөр Монголын өвөр төсөх хорон Шинжаан намын өвөр төсөх хорон тэгээд 100% бүрэн маж хар мөрөн маж Яан маж хэрэм маж тархсан байна. Тэгээд өвөр Монголд бол донд ажил байсан. Өвөр Монголын донд хэсгийн бол ийм бас онцлогтой мэрэгмөр хийх бол өвөр Монголын зүүн хорчонд бол цоор халигсан цоор баруун хэсэгт одоо аашаа ойр хэсэгт бол шүхэл гэдэг мэрэгмөр юм. Тэгээд Монгол улсын бас мэрэгмөр тархсан байна. Мэрэгмөр Монгол улсын хэрнээ одоо баруун хэсгийн дөрвөн баруун хөвтэй мэрэгмөр тэгээд дараа Монгол болохоор ихтгэлийн татлал одоо багтаа хайлах бэбилүүд одоо хамсан болж байдаг байсан. Тэгээд Оросын хоног болсон юм. Доряа това хэлмэг хакаст одоо харьж хэвчтэй мэрэгмөрийн төлөв хөгжмийн жимс бас их таарсан байна. Доряа нэг хэвчтэй суухан болсон хөгжмийн жимс байдаг. Тэгээд мэрэгмөр хатдаг юм. Мэрэгмөр олон нэртэй. Ажиг нутаг өөр. Тэгээд захад бол хий хавцаа. Бол хичээл хорчонд бол халигсан чоор. Халахт бол баруун Монголд одоо хий этгэл тоорол бол идэл гэдэг. Тэгээд хийц гэдэг бас мэрэгмөр жишээлбэл одоо шаргал домдор хөгжмийн төр чороо хийж байгаа. Шаргал тэгээд хурцсан ширэг цаартай болж өжөөрийн мэрэгмөр ширэг цаартай байсан. Сүйд шимчлээд ман цаартай болсон. Тэгээд цоор матар гэж мэрэгмөрийн татварын матар сэлсэн байдаг. Тэгээд матар тэгээд им и еще в этом виде крокодил сейчас еще делают китайцы. То мэрэгмөр ахлах ордоороос алдж байгаа мэрэгмөр 5
төвхтэй Монгол улсын дээр гам бүрийн хоёр харагдаж байгаа. 5 жилийн төвхтэй мэрэг хөрөг халдсан болж ийм мэрэг. Мэрэг өөрийн бүтцүүд мэрэг өөр 10 шатгаас бүтцтэй 15-аас бүтцтэй. Тэгээд мэрэг өөрийн талбай бүсээ дээд чих, доод чих, дээд төвх, иш, гэрэг, чахтас доод төвх, сайлтын утас, намын чахтас, цар, дооны айх, чорын хөшгийн нөхөд иймэрхүү бүтцтэй мэрэг бүтцтэй. Тэгээд мэрэг өөр хөгжимд гэсэн одоо тэр хоёр хөгжим харах. Бэрэгч харах. Уламжлалт мэрэг харах. Уламжлалт татлаг даалгавар гэж байна. Тэгээд төвөр даалгавар орчин. Бэрэгч дараагаар явуул. Уртын руу ардын уламжлалт одоо асаа юм уу? Уламжлалт гэх юм бүтээл тоглох. Төвөр даалгавар орчин үеийн мэрэгжлийн чухал бүтээл. Тэгээд ардын мэрэг хөгжим харах юм байна. Тэгээд мэрэг өөрийн сургалтын байдаг. Бүгдний хятад ардаас бакалавр магистрийн мэрэг өөрийн сургалтыг явуулж байна. Тэгээд бүгдний хятад улсын өөр бусад зүүн хятад гурван маж, гэрэн маж, яан маж, эдгээр мажуудад бол мэрэг одоо ажил мэргэжлээс бол мэрэг өөрийн мэргэжлээ оюутан үзүүлж байна. Тэгээд төвийн үстэйс бол мэрэг өөрийн мэргэжлээ. Тэгээд баруун хойны үстэйс бол ганцхан маж, баруун хойны үстэйс бол мэрэг өөрийн бакалавр төвшин, магистрийн төвшин явуулж байна. Тэгээд баруун хойны үстэйс бол мэрэг өөрийн бакалавр магистрийн явуулж байдаг. Тэгээд гомдтын үстэйс бол ийм үстэйс бол бас мэрэг өөрийн явуулж байна. Тэгээд уран бүтээлээр суралцдаг тавлаач чиглэлтэй жиргэн багш чиглэлээр хөгжмийн боловсрол хөгжмийн багш чиглэлээр мэрэг ийм хоёр чиглэлээр мэрэг сурч байна. Гэтэл бас юм байна. Монгол улс бол соёл урлагийн сургууль бакалавр магистрийн төвшөнд мэрэг сурч. Монгол улсын боловсролын сургууль мэрэг сурч байна. Багш урлагийн боловсрол. Монгол улсын консерваторид Хайрчтай магистр бакалавр магистр даавал мэрэг сурч. Тэгээд сургалтын миний бүгдээр хятад улс Монгол улс ийм хөө байлтай. Тайлбар хийх байна. Өөр Монгол бүгдээр хятад улс өөр Монголын урлагийн сургууль, өөр Монголын урлагийн сургууль хамгийн стилтэй хамгийн анхны сургууль эхлүүлсэн. Өөр Монголын урлагийн сургууль 1957 онд халигсан цороо мэрэг өөрийн сургалтыг эхлүүлсэн байна. Сөрөж багшууд 1957 онд Жирмийн Монгол өөр Монголын урлагийн сургууль цороо шив хөгжүүлсэн. Тэгээд энэ хооронд бас хятад соёлын санаагаар мэрэг өөрийн сургалт төр болж байгаа. Гүж 1972 онд сургалт сэргийлж хэлсэн. Тэгээд 77 онд ширмөө багш өөр Монголын урлагийн сургууль мэрэг өөрийн ширмөө багш нас өгсөний дараа 1977-аас 1990 оны сүүлч хатхан мэрэг багш чоор мэрэг хастуулж өөр Монголын урлагийн сургууль хийсэн. Тэгээд шинэ 2000 оноос өөр Монголын урлагийн сургууль өртөнгөө багш цацрал багш найдас багш нарс багш харин мэрэг сургууль явуулж одоо өөр Монголын
그래? продолжай.
Я думаю, что наша встреча еще состоится в этом году. Я думаю, что
обязательно. Огромное вам спасибо. Всем спасибо. Низкий поклон. Всем вам удачи. Все поближе, пожалуйста, сядьте, дорогие наши участники конкурса «Гандендай», я не вижу, где наши заказы. Дело в том, что сейчас подытоживают последнюю категорию, и мы бы хотели вам отрывок из героического эпоса, героического сказания представить. Хотя бы где все, хотя бы где. Но я немножко расскажу о чувинских народных сказках, о героическом эпосе. К большому сожалению, сейчас сказителей у нас, можно сказать, нет. Вот традиционных сказителей нет. И вот тут володарников, там уже уступа. Вот эта традиция, можно сказать, она уже на грани исчезновения. Но для того, чтобы восстановить все это, мы проводим каждый раз тоже такие же конкурсы. А почему именно героические тувинские народные сказки? Потому что в этих сказках у нас заложена вся культура, традиция, все наш умей, наш быт, наша шутка, вот одежда, шутка, вот все, что есть, это вот в сказках заложено. Вот у бурят есть национальный вот героический эпос, который называется, как кто знает, героический эпос, ГСР, да, ГСР. У хакасов тоже есть сказание. У них хайчи, толчу, хайчи дейді. Алтайцев хайчи, да, вот эти. Вот это вот мы должны знать. У хакасов есть самый знаменитый сказитель Кадышев Семен Прокопьевич. Он точно такой же сказитель, как Чудунов Андрей Адамович, как наш. Вот сегодня ачты вот, ой, начин, где ачты, ачты, вот и, ладно, сначала может, начин, вот сюда встань, пожалуйста. Я сегодня представлю нашего молодого сказителя Начин Санчак, наш выпускник специальности сольной народной пение. Вот он как раз продолжатель нашего сказительского искусства, и это очень отрадно. А сказки нужно слушать всегда живьем. Вот живое общение должно быть. Вот тогда только мы можем все это понять, вот, почувствовать, понимаете? Поэтому пока наши жюри обсуждают, я немножко расскажу о Начине. Начин сейчас, после окончания нашего колледжа, сейчас он работает в театре актером. Его туда пригласили. Хотя он актерское мастерство как специальность не закончил, но по народному пению у нас, конечно, есть там предметы. Но я думаю, Начин продолжит, да, ему надо дальше получать образование, да. Актер, образование тоже нужно, но его приглашают в качестве сказителя в любые мероприятия. Вот мы сегодня его тоже пригласили, но он уже известный сказитель у нас там в республике. Он в начале 2017 году, когда у нас в республике проводился конкурс, то от конкурса среди сказителей он получил гран-при.
Потом в 2019 году Курултай в Алтае тоже он получил, там тоже среди сказителей Кайчи он получил тоже гран-при. В 2021 году он ездил в Якутию, Олонходы, Якутану, Пистемин вот Холши, Олонхо у Якутов, эпос. И вот в конкурсе тоже получил лауреат. Лауреат вот один место давали ему, и лауреат ему тоже дали. И в 2021 году в нашей республике тоже проводился конкурс среди сказителей Толду, Чечены, Торгуды, Чараш. И там тоже он гран-при получил. Поэтому давайте поприветствуем нашего Арчина. Сегодня он нам, как сказать, расскажет героическое сказание Кангваймерген. У нас тувинские сказания исполняются в манере, напевным раром. Вот напевный, да? Потом речитативной манере. Это вот как говоришь, да, вот речитативной манерой, да? А сегодня вообще уникальный случай. Сегодня начин в манере алганып, хамалганып, то есть в манере шаманского камлания. Вот в такой манере он будет рассказывать нам героический вот этот эпос Кангваймерген. И, конечно, я хочу немножко для наших гостей, совсем буквально в 3 предложениях рассказать об этом сказании, Это Кангваймерген, это герой, который олицетворяет добро, и есть тоже герой хан Кючу Марден, хан, который олицетворяет зло. У любых народов, в любой сказке должно добро победить зло. И в этой сказке тоже Кангваймерген в конце побеждает. Но я много говорить не буду, я думаю, что сразу надо дать слово нашему сказителю Начину. Итак, отрывок из героического сказания Кангваймерген. Так, это коня у вас. Первое. Вот сюда, если может на центр сесть. Как? Вот сюда? Центр, вот это у меня. А позже не хочу перейти. Вот это пожалуйста. Вот что на раз. Что-то надо перейти. 그는 앞에 있는데 이거 소고다로 아시라 보자 마드도 돈 나가시는 거 기다리가 오자 강화이 되는 거자 어떻게 알아있긴 이에 돈은 어떻게 보다든 샤트보드 때 보는 샤트다 보간 주행이긴 앞으로는 그는 도대시 앞으로 가는 외로잉을 의외에 맞다간 왠지스고 도시에 가야감 집도 도시하다가 아빠가 있는 제리에 아셔나 달라를 후간 셔나간 등 들어가니 땡기는 때인데 내 큰누나나 셰리게 아부양을 걸 때문에 스윗을 샬바를 그래서 아숨베르무나 페이댕이 들어간 Ауспадала индивезин, аузун четпес састап чыккан, терем алдың удурун жан, терезимнин дөзүн ширпип, калбакчуя хады бужуп, хараганнары мал болуп өстүп, борбакчуя чулдук жорун, ботак четпес үйе турган. Атар тоолун көөнү бирди, чечен сөздө үгөлерден, чээ барга жегелептен, ырташпай чыянам деп атат. Yaman
karını, karan yüzün karını, dörttensiz koyaranı, yeri bir dört mağanalı, ayının günün seren yüzün balık durar, dokuz yağır gede, sağlapta durar yüvenlidir, şiyandan kanlı inergen, boğdu kızıl zorbu, ölür geri bolga, tozlanla dolanıp çefes topul yağar, gölgenin içinde tosta dolup yürgende, gödeler gödeste çıkarda yeri yüvenlidir. Üyüye yudunmaz ulu ettin maldı, 500 beyen sınmayla edişin damay yardı, kankay kara yattı, körü esten tören dört karaktı, ses tavanlı dönen kallar ettin yaktı da yeri yüvenlidir. Şiyandan mı kanlı vay mergen nasa, allay sayın havaçere akbalı yeri yüvenlidir. Şiyandan kanlı vay mergen kanlı çöymalarının oda sümmesince vardı durandı da yüvedi da duran yüvenlidir nesbe. Şiyandan vardı iştinin kanlısı de, biri kanlısı, arası aytının kanlısı de, bini kanlısı de, speytinin kanlısı de, üç kanlısı ve karanın kanlısı de, dört kanlısı da yeri yüvenlidir. Şiyandan kanlı mergenin kangaran yüzün karını, yora yürgenin içinde gödele gödeste çıkar da yeri yüvenlidir. Şiyandan kanlı mergenin akızı, firetten durup belgeç, kanvay mergenin boyadı, koradan gözünün görünce, kanvay mergenden ünlüp şırar geçeceğim, kangay karadan ünlüp şırara çok ondan yürüyeceğim, kanvay mergen giden törüne ben nırtan öğrenesmen, kanvay mergen burnayla yedi geletmedim ben, risanlı diyelim yara tören, aklın alır bulla dey benim yemi de, alışkınlarla bulvay bizde, şiyandan sakalday sayın kavaçı dönen kalların bungaç, olacak kılık oran engarınca halim yükben da eri da yüvenir şiyandan deyinin karınga yine halık ve kurvanda yüvenir genu. Şiyandan olacak kılık oran engarınca halık vergeçtin, aksarallay sayınına uçu görüp şinci olurarga, her gece bu taraf sırınap karak cacı döktüp, her sularap şirkelep kan sidiklep durar, şehirdeğinin aklaşkanından bey göz tutçular öndürleri bunu tanrılar, duvan yüvenir. Şiyandan vasarallay sayın havaçı dolaylı olanları deyle, rengi deskinleri dolanlar körü olur arga, örüzünce örme yöne bullacılası da bildim bez, örünün ölcaya sada bildim bez, zerende şokkar yüvel duvan irgir, sayandayın kozunca görge, sayan üveyne da bildim bez, sayandayın kaşı da bildim bez, zerende şokkar yüvel duvan